За сайн мэцгэн үү. За энэ одоо Python for давталт. За for. За Python-ийн for давталт бол ерөөдөө бусад хэлтэй харьцуулахад C Java Python C Java хэлтэй харьцуулахад л ерөөдөө хамаагүй л даваа талтай. За учир нь юу вэ гэхээр за for I in за энэ маань би ямар нэг зарлаагүй хувьсагч А гэдэг хувьсаг шууд эндээ оруулаад үүнийг 10 хүртэлх тоонд оноогоод түүнгээ эвлж чинь. За энэ маань өөрөө шүү давталтын үргээ гүйцэтгэж байгаа учраас 0-оос 9 хүртэл эвлж байгаа. 10-тай тэмцэхгүй шүү дээ. За тэгэхээр за үүнийг би ингээд өгчий. Тэгээд print I. Тэгвэл энэ маань 100 хүртэл хийх юмсан байгаа. Гэхдээ хідээс эхэлж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. 10-аас эхлээд 99 хүртэл эвлэнэ. За тэгвэл үүнийг 5 болгоч. Ард нь дахиад 5-ыг нэмчих. Тэгээд print I 10, 15, 20, 25. За яг энийг сайн анзаарч байгаа бох. 10-аас эхлээд 100 хүртэлх. Гэхдээ 5-аар нэмэгдснээр. За үүнийг арай эсрэгээр нь хийгээвэл зуугаас эхлээд 10 дээр дуусна. Гэхдээ 10 маань 10-ыг бид энд оруулаад өгчихсөн учраас энэ маань 15 дээр дуусч байгаа. Хэрвээ энэ маань 1 байсан бол энэ маань 10-ыг хэвлэнэ, мөн 5-ыг чивлэнэ гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ нэг лист үүсгээд үзье л да. За нэрс гэдэг юу үсгэж. За лист юу ах вэ? За лист нь л тэрмэн дөө. За max. За ийм. За тэгвэл for нэр in нэрс гэж илүү хамар байгаа. Print нэр. За энэ маань яаж ийнэ вэ гэхээр энэ үүсгэсэн листээр маань гүгээд листийн гишүүн тус бүрийг my name гэдгийг арталт ингээд хэвлэж байна. За ерөөдөө for давталмал ер нь араасаа заавал энийг агуулна. За тэгээд даанга зин шиний араас дахин мөн энэ range гэдгийг агуулж болно. За энэ талаар бол ерөөдөө Python-ы документ дээр бол маш сайн бичигдсэн байгаа. Тэгээд энэ хичээлийн дараагаар бол доор нь би бас хэдэн ном оруулъя гэж бодож байна. Тэгээд хэдэн ном тэр оруулсан номноос та бас та нар юм хараад иж болно. Нэлээд сайн бөгөөд ойлгомжтой ном байгаа. За ингээ for давталтыг бол ерөөд ингээ ашиглаад тохны. За дараагийн хүн дээр бол for-ыг улам хөндрүүлсэн маягаар нэг үзье. Тэгээд бас бодлого оруулж ий гэж бодож байна. Тэгээд удахгүй бас маад Android-ийн хичээл орж ирэх байгаа. За энэ дараа уулзлаа дургаартай.